Хуучнаар Цэцгдхан аймгийн Эсэн Сартуулын хошуу буюу одоогийн Ус аймгийн Завхан сумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Ус нутгийн зон олон та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргье. Хотон дөрүүд баяр талах настан амьдардаг уул усны деважин болсон ус нутгийн ард иргэдийн зан заншил ахуй амьдралыг хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа энэ нэвтрүүлгийг таалан сөргөж байгаа та бүгдээ баярлалаа. Энэ нэвтрүүлгээр бид өөрсдийн зан заншил ахуйг хойч үедээ үлдээж бидэнд мартагдаад байгаа зарим ёс заншлаа сэргээхэд илүү чухал ач холбогдолтой гэж би үзэж байгаа билээ. Ингээд та бүгдтэй бидний өвлөж ирсэн зан заншлыг хойч үедээ өвлүүлэх ажилд амжилт хүсье. Манай сум 1925 онд Завхан аймгийн Эсэн Сартуулын хошуу одоогийн Завхан аймгаас салбарлсан Айраг, Хармагт гэдэг хоёр багтаа 4-7 ханаас салбарлж ирсэн Ус аймгаас ингээд Завхан голоороо зааглагдаад ийм 4 багтаа ийм түүхтэй одоо сум маань байгуулагдаад 94 жилийн түүхийг одоо үзэж байгаа ийм сум байгаамаа. Манай сум бол ер нь онцлог бас өвөр мөцд ийм тогтцтой байгалийн өвөр мөц онцлогтой ийм нутаг говь хэрийн бүсд байдаг. Ус аймгийн хамгийн урдцхан сум. Монголын хамгийн их устай гэж болно. Олон нуурууд, их нууруудын отгорт оршдог. Тэгээд энэ нуурууд дотор манай газрын зурагтаар байдаг Айраг нуур гэж том нуур, Кыргыз нуур, Монголын Гөвсгөл увс гэдэг 3 том нуурын нэг манай сумд байна. Завхан хөнгийн гол гэж байна. За энэ орон нутагтаа нэршилтэй газрын зурагтаар байхгүй нийтдээ 10 гаруй нуур. Маш олон булаг шанд. Тэгсэн мөртлөө элсэн мангахантай говьтой ийм нутаг. Манай нутгийн гол онцлог бахархалг бол одоо Монгол төмний нүүдэлчин төмний өв уламжил 5 шумал байдаг. Мал сүрэг дотроо тэмээн сүрэг мань байдаг. Тэгээд говьд байдаг бүх сайхан гоёо, сулхэр, сойл бүх л одоо говийн сайхан юмнууд ургадаг. Өвс нь маш шимтэй, таан хүмүүл мангэр гэдэл. Тэгээ энэ ургамлыг эзсэн малын энэ тухайд бол эрүүл. Дээр нь бас нэг онцлог юм бол бас Кыргыз нуурын ус гэдэг бол баг эм гэж хэлэхэд болно. Малд бол дотроо барьцэд байхгүй. Ийм л одоо онцлогтой ийм л нутаг. Ард түмнээс хөдөлмөрч олон сайхан алдартнууд, говьяатнууд Эрдэмтэн докторын Завхан голын адгаас төрсөн. Ийм л онцлог сум да. Энэ засгийн газрын гэр гэрчлэх газрын дарга Цэдэн Балдаргын 1-р нарийн бичгийн даргаыг хийжсэн Балдангийн Бадарч гэж 44 жил Цэдэн Балдаргатай хамт ажилласан хүн байна. Үндсэн хуулийн засгийн дарга Сувд гэж хүн байна. Монгол улсын шинжлэх ухааны говьяат ажилтан Ойдын Лавга гэж хүн байна. За Эрдэмтэн докторууд бол маш олон байгаа. Урлагийн мастер гэх юм бол одоо ус нуурыг зохион байгуулсан, зохиосон Ирээн нуурын дуучин Жанчив гэж дуучин байна. Монгол улсын начин Монлмын Мижидэрж гээд байна. За тэгээд нийтдээ яг энэ нутгаас бол нэг 30 гаруй Эрдэмтэн доктор төрсөн, урлагийн мастер төрсөн. Шатрын одоо спортын мастер Хулганаа гэдэг хүн байсан. Их олон хүн байгаа да би зарим нь нэрлэж чадахгүй. Би энэ Завхан суманд маш олон жил ажиллаж байна. Хуучин нэгдлийн суурь компани. Тэгээд одоо сумын хурлын дарга, засаг дарга ингээд одоо удирдах албыг маш олон жил энэ ард түмнийхээ одоо бас гүндэтгэл дэмжлэг донд ард түмэнтэйгээ ингээд ажиллаж байгаа. Ер нь хөдөөгийн ард түмний сэтгэл бол үнэхээр сайхан уужим энэ тал шигэ байдаг гэдэг. Тэгээд үнэнч ямар нэгэн худлаа зүйл байхгүй. Яг л үнэн сэтгэлээрээ ханддаг, бие биенээ дэмждэг. Энэ ард түмэн бол бас нүүдэлчдийн өв соёлыг хадгалж байгаа ард түмэн гэдгээр их онцлог. Тэгээд манай одоо энэ нутгийн үе өвгдээсэн минь үлдээсэн байгаль дэлхийг энэ одоо нүүдэлчдийн өв соёлыг авч явж байгаа энэ ард түмэн бол бас хөгжиж дэвшиж Монгол хүний одоо тэр генийг хадгалж байгаа гэдгээр нь би бас талархаж байдаг.
Тэгэхээр үндэсний өв соёл гэдэг бол дэлхийд байхгүй. Үнэхээр сайхан тийм зүйл. Би бол тэгж боддог. Гадаад улс орны мэдээж онцлог улс орондоо тохирсон онцлог зүйлүүд байгаа бах. Гэхдээ Монгол хүний гол одоо хэв шинжүүл энэ тал нутаг, энэ нүүдэлчдийн өв соёл гэж ингэж боддог. Тэгээ би ард түмэндээ үргэлжийн одоо та бүхэндээ эрүүлэнг сарвал сайхан байгаараа гэж ингэж өрөөхийг хүсэж байна. За энэ бол манай сумын басны үзэсгэлэнт газрын нэг байгаамаа. Айраг хэрэгс нуурыг холбосон хоолоо юм. Ханаа авцал хоолоо байгаам. За энд бол айраг хэрэгс нуурт одоо ирдэг шууны ихэнх нь бол энд мэлхий хад гэдэг энэ хатан дээр ирж чуулдаг ийм одоо очтой юм хад байгаа юм. За энэ манай айраг хэрэгс нуурт энэ нуурын хоолол бол хотон шувуу, хүн, бор галуу гэсэн шувууд ихэнх одоо энд байдаг. Тэгэхээр энэ мэлхий хатан дээр ирж чуулдаг айраг хэрэгс нуурын одоо хоолоо бол гүн нь 12 метрийн гүнтэй 5 км юм урт ийм хоолоогоор айраг хэрэгс нуур ингэж холбогддог ийм очиртай ийм сайхан үзэсгэлэнт газар байгаамаа. Имэдийн бүрэг шиг хосолсон хайрхан зогсоогийн бараа юу. Сэргэдэн дундаа сүмэлдсэн намхан цэхэр толгод бод эргэний үнээр ханхагсан наран нэвэргүй бод эртний шилшиг галутсан хатан давхны варигаю имэдийн бүрэг шиг хосолсон хайрхан зогсоогийн бараа юу. За сайн байцгаана уу? Түүхэн жимэр нэвтрүүлэг Улс аймгийн Завхан сумаас та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бид яг нуурын хоолоогоор одоо Бирвазаар гарч байна. Хэдэн жил одоо танаа сумынхаа энэ Бирвазаар гарсан. Бас ингээд тойрч очдог хэдэн километр газарыг давчилж энэ Бирвазаар гарч байна. Одоо Завхан сумынхны хамгийн одоо тулгымцсан асуудлыг шийдсэн юм чухал асуудал болсон баг тий. Тийм нуурын хоолоо Бирваз бол бид нар одоо 7-8 жилийн өмнө энэ Бирваз бий болж ард түмний иргэдийн саналаар ингэж одоо байгуулагдсан юм аа. Тэгээд Бирваз маань одоо энэ айраг нуур багийн иргэд жишээ нь одоо сумаасаа гараад Хяс нуурад хориос 250 км байдаг. За ингээд энэ Бирвазаар очиход 60 км очно. Зөвхөн 60 км. Зөвхөн 60 км явах зэрэг 190 км-ийг одоо ингээд торччихно гэсэн үг. За энэ төлөө айраг нуур баг, энэ төлөө одоо Хармагт баг гэдэг олон багийн иргэд малчид. За тэгээ Улаанбаатараас Нутгаас ларж ирж байгаа Ахан дүүс хүртлийн нүгээр гардаг. За энд байгаа энэ Хэцүү хот аялал жуулчлал амралтын газрын одоо тухайд бол зунд аялал жуулчлалын одоо хүмүүс амралт зугаалга за тэгээ жуулчд ихэрдэг. Энэ хүртэл одоо энүүгээр ингэж замаа тавчлаад гарах ийм одоо сайхан ажил бол энэ Бирваз байгуулагдсан. Энэ за тэгээд Бирваз маань бас надад бас нэлээд хуучирч одоо ахин засвар турах шаардлагатай болсон. Тэгэхээр энэ маань бас хөрөнгө мөнгө их өндөр гардаг. Бас сумар нутгийн нэг шийдээд ингээд одоо бас өгсгээд засварлах боломж нөхцөл их муутай. Энэ жилийн тухайд бол манай тойргийн улсын их хурлын гишүүн Цэрэн нутаг гишүүн маань өөрийнхөө байгаль орчин аялал жуулчлалын сайд бас энд хүргэж байгаа. Одоо сайд маань бас энэ Бирвазын засварын хөрөнгө мөнгийг шийдэж ингэж одоо ийм сайхан Бирвазын засварыг хийж ирсэн. За Хэцүү хад гэдэг энэ байгалийн үзэсгэлэнт энэ хад бол Хэрэгс нуурын яг одоо урд зүгт Хэрэгс нуурынхаа хөвөөдөр 5 км урт үргэлжилсэн юм одоо хад байдаг юм аа. За энэ хад бол сонин гойд тогтцтой за асаг цахио ийм ханаа хаднууд ихтэй. За энд бол одоо шууд их үүрэлдэг хар гадууны ийм одоо
үүртэй тусгай суудаг ийм хаттай ийм одоо газраа. Энэ бол Завхан сумын нутагт байрдаг. Энэгээр малчид бол их одоо нутгалдаг. Энэ одоо бас өв сургамжийн гаргуу гойд тийм одоо амтхыг үүс одоо энэ хэцүү хадаар ургадаг ийм одоо нутаг байгаамаа. За хэцүү хадыг бол Оросын Монголч эрдэмтэн Бурдуковга дурдахтаа бол Монголын одоо хамгийн гойд сонин тогтцоо хад газар бол хэцүү хад юм а гэж ингэж түүхэнд одоо тэмдэглэн үлдсэн байдаг. За хэцүү хад бол ийшээгээ зүүн одоо үзүүртэй болвол 3 газар гадуу багтаж тэрүүнд одоо дээр ийм хүмүүс адууга одоо өсөлдөг, дээлэлдэг байсан. Ийм одоо адуу шахдаг гэж нэртэй ийм одоо агуу байдаг. За баруун тишээгээ бол ханан хавцал ганцхан хүн явдаг тийм ханан хавцалтай араасаа явна гэсэн үг шүү дээ. Ийм одоо ханаа хавцалтай. За тэгээ гэрийн тоон шиг дээрээ ийм дугуй тоонон хэлбэртэй ийм нүхтэй тийм хад байх шишээтэй. За тэгээд тогоо яг одоо дээр нэг хонин тогоо хэлбэртэй ийм тогоон дотор одоо ус тогтсон байх шишээтэй. За мөн бас нэг онцлог үл хэцүү хаданд одоо ямар нэгэн нар хардгүйгээр одоо ургаж тогтсон тийм хонин зээрэг нэг. Тэр зээрэг нь бол одоо хүний биеинд их сайн. За нэг бөөрийн өвчнөд их сайн. Одоо дээрийн хүмүүс тэрийг авч хадгалж бас одоо нэг бөөр ие эмчилдэг байсан. Одоо хүртэл байгаа. Энийг бол одоо бас дээрийн ахмад хүмүүс тэр ургадаг газрыг мэддэг, тусгай хүн авдаг, түүдэг, бусдаа өгшөд эмчилгээний журмаар хэрэгэлдэг. Ийм одоо сонин тогтцтой, ургамалтай ийм одоо газар байгаамаа. За Херас нуурын урдгийн өдөр барилах хэцүү хад аяж үйлчлэлийн бааз гэж манай нутагт ийм сайхан аяж үйлчлэлийн бааз 2004 онд анх байгуулагдаж одоо 15 жил тогтмол одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. За тус аяж үйлчлэлийн баазыг бол манай сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Сүхбаатарын Хэмарсан гэдэг хүн маань анх байгуулж ингээд сайхан халуун компани захирал энэ хүн бол энэ хэцүү хад аяж үйлчлэлийн баазыг хариуцсан үйл ажиллагаа явуулж 15 жил болж байна. За Улаанбаатараас 1200 км газар явж ирдэг байгаа. За 1150 нь бол засмал замаар яваад хөрөд ирж байгаа. За 50 км л одоо үндсэндээ хэцүү хаданд бол шаран замаар яваад ирж байгаа Улаанбаатар хотоос. За хэцүү хад бол сумтайгаа бол 40 км-ийн зайд оршдог. За дундаа Айр Херас нуурын одоо хоолой буюу Бирвазаар гарч энд ирдэг байгаа. За энэ манай Айраг нуур багийн нутаг Чандам новоо гэдэг ийм тахилга товоо байна. За Чандам новооны одоо тахилгын үйлдэл ёс үйлдэл бол энэ сум бий болсон цагаас хойш одоо энийг нутгийн энэ багийн иргэд маань дахиж шүтэж ингэж ирсэн ийм түүхтэй гэж манай ахмадууд өвөг дээдсүүд ингэж ярьдаг юм аа. За сумын төгс соёлын үлдэгдэл дурсгал 470 дурсгал бүртгэгдсэн 2015 онд соёлын үеийн үндэсний төвөөс ирж одоо бүртгэж баримтж болж за сумын сэтэргийн захирамжаар Харьяа багийн малч дэргэдэд одоо эзэн зүйлж хамгаалтанд авсан байгаа. За Айраг нуур маань мөн энэ Айраг нуур багийн нутаг дэвсгэрт оршдог. За утаараа бол 34 км. За өргөөшөө бол 15 км-ийн ийм одоо хэмжээтэй ийм нуур бол энд байдаг юм аа. За Айраг нуур бол эндээс хөнгий гол 196 км газар урсаж Айраг нуурыг тэжээдэг байгаа. За мөн Завхан гол маань 808 км-ийг туулж Айраг нуурыг бас тэжээдэг. Айраг нуур цаашаага Херас нуураа тэжээдэг. Хоорондоо бол одоо хавцал хоолоогоор холбогдсон ийм одоо хоёр ихэр нуур бол
энд байдаг юм аа. Мөнгөн дожго ханарсан төвшин арги мандад бод хөнгөн уняар тонарсан түүний ширүүн хөвод эрдний шилшиг галутсан хасан давхны Увс аймгийн Завхан сумын өндөр настангууд өргөцсөн байна. Увс аймгийн Завхан сум бол Хантай шируудын цэцэн сартуулшгунаас үүсэлтэй 1925 онд байгуулагдсан ийм сумын ахмадууд байна бид. Манай ахмадын байгууллага 1993 онд байгуулагдсан одоо 155 ахмадтай энд Монгол улсын хөдөлмөрийн баатар нэгтэй 80-аас дээш настай 11 хүн, 70-аас 79 насны 54 хүн, за бусад нь одоо 55-аас 60 насны усуд байгаа. Ингээд манай ахмадууд бид бол энэ ахмадын байртай энэ байранда одоо чөлөөт цагаа өнгөрөөдөг ийм учиртай. Бид ахмадууд маань энэ сумандаа бас сумын орноо хөгжүүлэх, сумын эдийн засаг соёлыг сайжруулахад бас хувь нэмрээ оруулж зүтгэж ингэж ирсэн ийм уламжлалтай. Цаашид бид бас одоо удахгүй болох гэж байгаа 3 дахь түмэн тэмээний баяртай бас бэлтгэлтэй оролцохоор ингэж одоо бэлдэж байна. За манай сум 25 онд байгуулснаас хойш 90 жилийн ойгоо 2015 онд хийсэн. Өнөөдрийн байдлаар Завхан сум бол 125 мянган толгой малтай олуулсан. Энээс гол нь тэмээ их 10 мянган тэмээтэй. Манайх 10 мянган тэмээний нутаг гэж нэрлэгддэг. Увс аймагт хамгийн олон тэмээтэй ийм сум. 10 мянган тэмээний баярыг манайх анх 1973 онд сумын тэмээ 10 мянгад 49 хүрч анхны баяраа хийсэн. Дараа нь 1989 онд сумын тэмээ 11,666 болж 2 дахь түмэн тэмээний баяраа хийсэн. Одоо 3 дахь түмэн тэмээний баяраа хийхээр бэлтгэсгэж байна. Бидний өвөг дээдс бол энэ сум орныг байгуулсан цагаас нь хойш хөгжүүлж одоо цаашид одоо тэргүүний сум болгохын төлөө хүчин зүтгэж ирж бидэнд тэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлээрэй гэж захиж хэлээд одоо тэнгэрээс харж байгаа. Бид энэ үйл ажиллагааг үргэлжлүүлж яваа ахмадууд бид бас дараагийн үедээ энэ ажиллагааг бол хэрэгжүүлэн явах талд хүчин зүтгэж ажиллана гэсэн ийм бодолтой ажиллаж байгаа гэдгийг хэлье. Ингээд өнөөдрийн энэ нэвтрүүлэгтд оролцож ингэж ахмадууд биднийг бас энэ түүхийн жимээр гэдэг юмд оруулж байгаа явдлаа танаа хамт олон та бүхэн бол баярлаж байна. Ингээ та нарын цаашдын ажил үйлсэд улам их амжилт, сайн сайхныг хүсье. Манай сумаас улсын их хурлын гишүүнээр бол байгаль орчин сайд Цэрэнбат сонгогдсон. Сонгогдоод одоо 3 жил болох гэж байна. За энэ хүн бол энэ сумыг хөгжүүлэх ахмад бидний бас хөгжиж дэвжихэд өндөр наслахад их хувь нэмэр оруулж байгаа. Тухайлх юм бол манай энэ ахмадын байранд сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж одоо энэ материалын баазыг бол бэхжүүлсэн ийм хүн. Гэтэл өнөөдөр энэ хүн маань бас энэ нэвтрүүлгийг бэлтгэж яваа одоо энэ түүхийн жимээр энэ нэвтрүүлгийг бэлтгэж та бүхнийг бас ивент шиг та бүхэнд тусалж байгаа юм байна. Ийм учраас улсын их хурлын гишүүндээ бас ахмадуудынхаа өмнөөс амжилт хүсэж сайн сайхныг бас хүсээд ингээд бид энэ нэвтрүүлэг хийж яваа та бүхэндээ улсын их хурлын гишүүдтэй ер нь нэвтрүүлэгт оролцож байгаадаа бид нутгийн тухай нэгэн дуугаар ая дуу өргөё. 인생아리 걸어서 일일이 돌아가 인생아 원했다 일일이 모서 심대 Мянган 1973 онд Түмэн тэмээний баяр анх гэхэд манайх бид хоёр гэрүүл болцсон хоёулаа үрдэл тэмээ хариулж ирсэн. 60 готгол бол 60-аас 60 бот боозуулж яваад тэгээд Түмэн тэмээний баярт оролцох цагтаа энэ
ордын голон хөвөд орж ирж буугаад гэрээрээ нүүж ирээд аавтай ээж тэгээд дөрвөлээ сумын төвийн төм нэмэний баяр төрсөн жолтыг айр сүү идэгээр цагаатайгаар үйлчлэжээ. Бас баярлалаа. Саалтаа бас мөнт баярлалаа. Баярлалаа. Таа төсөө сайхан яваарай. Алтан ширдам өргөтэй барай. Ажил төрлөн сайхан бүтээрээл гэдгийг таалагдав. Өчөөрэй гэдгийг хэлжээ. 59 оноос эхлээд одоо 90 он хүртэл 33 жил маллуу. За. Малсаа Голдоо бог мал. дандаа хонь малс хонь ямаа. Малсаад одоо ховд гараад элдэн хүүхдүүдтэй ховд гарсан малаа өсгөж тараагаад өмчи нөгөөл. Одоо ингээл насандаа суугаад байж ин да. Танаа нутгийг сайхан нутгийн нуур сайхан манаа нут. хаагур Миний нутгалж малмулж исэн тэр уулнууд л одоо тэр. ямар нэртэй болов? Өндөр хайрхан гэдэг уршигаагаа харагдахгүй нэ. За. Тэгэл энэ зүүн сэрэл гэдгийг За. зүүн сэрийн хойд адаг. Дунд сэргээд урд сэргээд урж байгаа байдгийг энэ хойгоор нь голдуу. Энэ зүүн сэрийн гэдэг өчгөр цогтон л одоо маллаад нүүж явж исэн. Энэ газрууд байгаа юм да манай нутаг. Өсвөрийн гардаг овоо тэр гол Бид нарын гардаг аваа. тэр манай чандам новоо гэж сая такси. Тийм байх. Чанамн аваа дээр бид нар гарчаад ирсэн. Тэгээд энэ дээрэл тэр айраг нуур гээд Айраг нуур харагдчихсэн. Хөнгөө гол харагдчихсэн. Тэр лугаа орж тэр ирдэг. хөвгөцсөд намар нүгэл тэр уулны харгасан нуурын харгасан нуур гэж одоо энэ хойдол руу байгаа нэг том нуур. Тийм байна. Тэрний зүүртчиж отор хийгээл тэр мал сайн даргалууд өснөөс нь сайн ургадаг гэж гэдэнийг өгчүүл хэлдэг тэр нуурыг. Тэр нуурын хосыг уулгаад тэнд отор хийж мадаа даргалуулдаг. Тэгээд өвлөн дээр уул руугаа гараад өвлж чад. Хавранд 3 сар тэр айргийнхаа хөвгөд хаврын дээр мадаа төрүүлээл. Ингэж малж ийлээ. Их сайхан тойглох уу та минь? Тэгээ. Одоо энэ дээр Тэгээ. Тайга ингэж тоглодог байлаа. Сайн хөрлөн гişүүн. Байгаль орчны сайд Цэрэнбат хүүдээ. Энэ камгтан сайхан эрүүл ажлын өндөр амжилт хүсэн өрөөё. Манай зочин өмөрт бидний хамтран ажиллагч, эвэнтэтгэж, улсын их хурлын гишүүн, байгаль орчин аяж үйлчлэлийн сайд Цэрэнбат өргөцсөн байна. Түүгийн юмэр гэдэг нэвтрүүлэг бол яг одоогийн байдлаар 58 мянган км 3 жил явсан юм нэвтрүүлгийн Увс аймгаас анх удаа энэ өөрийнхөө хоргийн сумуудаар явуулъя гэсэн их баярлалаа. Тэгээд энийг дэмжинэ гэдэг маань тэр болгон хүн дэмжиж байдаг учраас дэмжинэ гэдэг маань их агуу юм. Ягаад дэмжих болсон бэ? За нэвтрүүлгийн юм маань нэр маань одоо түүхийн чимээ. Тэгээд бидний өвгдөөд одоо 100 гаруй монголчууд, ойрд монголчууд гэж байдаг. Энэ монголчууд түүхийнхаа хэлдгээр бол одоо үеэр бол одоо Монгол улсын баруун хязгаарын энэ ард түмний өв, соёл, зан заншил, ахуй амьдрал донд бидний түүх бичигдэж байдаг. Тэгээд жилээс жилд энд түүхийг одоо биеэрээ зан заншлаараа авчирсан үлдээж байгаа өвгдийн маань тоо цөөрөөд байгаа. Тэгээд эднэрийг нэг амьд байхад та бүгд шиг энэ уран бүтээлийг нэвтрүүлэгч нартайгаа хамтраад нэг хойч үе маань ядаж сонсоод ингэжсэн байлээ шүү гэж хин нэгнээс эрэл сурал хийх биш. Одоо орчин үеийн дижитал контент нэвтрүүлгийг ашиглаад энэ бидэнд өвлөж ирж чадаагүй олон юмнаас багц гиснийг авч үлдээл гэж зорж та бүгдтэй хамтарч ажиллахаар шийдсэн.
зан заншлыг илүү сайн үзээсэй л гэж хүсэж байна. Байгалийн өмсчгээс нь тэгээд нэг байгаа онгон төрх байдал нь ойрын хэдэн жилдээ огцом өөрчлөгдөчихгүй учраас тэр өвгдийн маань бидэнд хилж амжаагүй гэсийг бид нар хийж дадаж чадаагүй байгаа энэ олон зан заншлыг л түүхийн одоо баримт болгож түүхийн бидний гарын авлага болгож үлдээгээсэй л гэж хүсэж байна. Одоо бидний хөшиг тайлах ёс гэж байна. Гэр бүрх ёс гэж байна. Одоо өсний найр гэж байна. Өөр бидний бас насны найр гэж байна. Зам мал хөнгөлөх ёс гэж байна. Нүүдэл хийх гэл ингээл олон сайхан зан заншлыг бид нар цаг хугацааны ирэхээр илүү хэлбэршуулаад тэгдэл байсан гэдэг биш. Энэ үед ингэж ийна. Тэр энэ ахмад ингэж хийж бидэнд үлдээжээ. Энийг одоо дадал болгоё, заншил болгоё гэдгээр л анхаараасай л гэж хүсэж байна. Тэгээд одоо хичээж байгаа. Ард иргэдтэй амлаж Монгол Улсын их хурлын гишүүнээр улс улбаалаад засгийн газрын гишүүнээр сонгогдож ажиллахдаа аль болох ирээдүйн хойч үедээ боломжийг нээе гэж зорж ажиллаж байгаа. Хүн болгонд би одоо эдийн засгийн өгөөд нэг давуу талыг олгож чадахгүй. Нийтээрээ бид хожих, нийтээрээ бид нэг юмыг зөв эхлүүлэх юм ард гарыг гэж бодож ингээд тойрогтой шинэ иргэд төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол ангаараа онцлох хэрэгтэй, бүгдээрээ ирүүл авах хэрэгтэй, бүгдээрээ чаддаг болох хэрэгтэй. Улаанбаатар хотоос шилтээ лаазалсан үндэсний ногоог авчрах биш. Энд байгаагаа тийм болгохын төлөө бүгдээрээ хийж чаддаг болъё гэж зорж тавьж байгаа. Энэ бол бидний цаг үе. Бидний ирж байгаа нийгэм маань ийм юм шаардж байгаа. Дээрээс нь бид байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Энэ бүгдийн дархлаа бидний ёс заншил дээр очиж буучаад байгаа учраас хамгийн одоо сэтгэлдээ та бүгдтэй хамтарч эхлүүлсэн ажил маань энэ зан заншлыг л хойч үйдээ үлдээе. Магадгүй өнөөдөр бид завгүй байж болно. За магадгүй төгжрээндээ бүхэндээ явж байгаа хооронд энэ үлдээсэн одоо сүүлийн дижитал технологи ашигласан энэ их сурвалжуудыг сонсоод за би ингэх ёстой юм биш үү? Манайхан ярьдаг л да цагаан сарыг цагаа эхлэхэд цагааны өмнөх битүүний осонд ингэдэг юм байна. Цагаагаар бид ингэх ёстой. Адгийн натал нь одоо бидний хувьд ярьдаг одоо нам хавар тариа ногооны ажил хийхэд энэ зан заншлыг бид ингэж байгаль дэлхийдээ өргөл өргөстэй ийм ёс гүйцээх ёстой. Тэгээ хүмүүс ярьдсан маа нэг тэр ёс ямар хэрэгтэй юм бэ гэж. Энэ бол нэг талдаа өөрсдийгөө бид бэлтэж байгаа хийж байгаа үйлдэл. Нөгөө талдаа өөрсдөө итгэл болж авч байгаа. Яг би энэ бүх ёсыг зан заншлыг хийсэн учраас миний ажил бүтэх ёстой. Гэхдээ би шаргуу ажиллах ёстой гэж итгэл олж авд юм болов уу гэж би боддог. Тийм учраас монголчууд бид бүгдээрээ одоо монгол хүн бэлгээрэй гэж. Бид дандаа юмыг бэлэгддэг. Тэрнийхээ төлөө хүсэл сэтгэлээ шингээсэн хичээл зүтгэлээ гардаг учраас бид одоо нар зүг тойрсон дугуй гэртээ ингээд олон зууныг үтсэн хэрнэ. Мөн олон түүхийн нухчаанд тисжүүлсэн цөөхөн түмний нэг үр сад хооч учраас биднийг энд юу авчихсан бидэнд сэтгэл зүрхэл зан заншил авчирсан л гэж би хардаг. Манай нутгийнхан бол тэгж ярьдیں۔ Тэгээд хөгчүүл маань ингээд овоондоо гараад сар шинд ингээд өвдөөцгээ захиасыг биелүүлэхээр тоо бүрэн толгой минь байцгаая л гэдэг. Бас одоо миний одоо хүүхэд байхасаа л одоо манай хөгчүүлийн үлжээнэ байдаг овоон дээр гараад олон өрөөл хилдэг, олон бүх хүүхдэд даатгадаг. Тэгээд хол явсан тэргэж хамгийн хол сууж байгаасаа эхлээл. Тэгээд бүгднгийнх нь нэрийг хэлээл тэгэл манай хөгчүүл биднийг даатгаж ирсэн. Одоо ч дараагийн үе маань бас даатгаал байгаа. Тэгээд энд байдаг сая хэлсэн үг маань юм шүү. Тоо бүрэн толгой минь байя гэдэг нь бүхэл юм багтааж байгаа. Гэхдээ бүгд ирүүл амьд байх хэрэгтэй гэсэн одоо философинд багтдаг гэж үздэг. Толгой бүрэн тоо минь байна. Дээр нь манайхан ярьдаг бахлуур чэйжний 3 тал явагддаг одоо энэ тэгээд хүний нэг хүний урд гараад ахгүй хүнээс хоцрохгүй гэхдээ магнатал одоо ихний 3-д ажил гэсэн юм философор биднийг хүмүүжүүлсэн. Тэгээд олон нийтийн ажил хийхээр ингээ явахад тэр үндсийн агуулгыг илүү их ойлгож байна. Түүх залуу ах үедээ нэг тоохгүй ягаад ч нөө байнга давтагддаг учраас цээжлэгдэл байгаа гэсэн. Тэгээд өнөөдөр Монгол Улсын их хурлын гишүүн болоод засгийн газрын гишүүн болохоор Монголоо бас нэг тэд янзанд байлгая л гэж бодож байна. Өнөөдөр бид нар илүү сайн сайхан хөгжил дэвшлийг бид богино хугацаанд авчирч чадахгүй ч гэсэн тэр сайн сайхан боломжоос нийтээрээ хоцрох ёсгүй нийт төлөө багч гэсэн ажлыг эхлүүлээ. Багч гэсэн юмыг нэгтгэдэг бол нийтээрээ өөрчлөгдөе гэж бодоод зорж ажиллаж байгаа маань. Тэгэл хандлагаа өөрчлөгээд бас аян байгаль орчин аялал жуулчлалын яамны хувьд хийлээ. Бид нэр цэвэрхэн шинэлцгээ, цэвэрхэн наацгаа ингээд 2 дахь жилдээ хийгээд
энэ ажлуудын үр дүнд урам орж байгаа. Тэгэл бас л та бүгдийн хэлдгээр бидний цаг үе нэг түүхээ бүтээгээл явж байна. Өөрөө стихөө түүхийн чимээр алхаж байна. Тэгээд энэ түүхийн чим тасрахгүй байх хэвээр, тод байх хэвээр, бас гэрэлтэй байх хэвээр, сүдэртэй хэсгээ бид цаг үедээ засдаг байх хэвээр гэж бодож байна. Тэгээд дэлхийн Монголд тархан суурж байгаа нийт монголчуудаа бидний амьдарч байгаа газар өөрөөрөө боловч бидний одоо оршин байгаа ах トゥ ертөнц маань нэг Монгол гэдэг энэ наадамд, энэ Монгол гэдэг нүүдэлчдийн зам заншил дээр байгаль дэлхийгээ дээдлсэн усаа чандман эрдэнэ гэж залбирдаг энэ хідэн одоо үйлдэлүүд дээр энэ хідэн одоо бидэнд үлдээсэн өвдөр монголчууд бидний дархлаа тогтдог гэж би боддог юм аа. Тэгээд энэ дархлааг хойч үедээ өвлүүлэхийн тулд яагаад гэж хүн болгоны хүүхд болгоны асуултанд тийм гэж хариулахын тулд их түүхийн жимээр нэвтрүүлгийн хамт олонтой та бид хамт байгаа шүү гэдгийг хэлээ. Та бүгдтэй сайн сайхныг хүсье. Баригад байдаг баян хайрхан багшраад байдаг хоннон сүрийг багширсан одан хонны дээрээ багэн амараг чимнэ байдаг сүлзэд байдаг сүдийн орэ сүрэгдэд байдаг хоннон сүрэг сүрэг цагаан хонны дээрээ зүрхний амараг чимнэ байдаг. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан зүсч гин үү? Сайхан зүсч гин үү? За үйл урна уу? Ураа. За үүлээ игээд завгүй л байна уу? Оо тэгвэл гээгээл завгүй байна. Дэндэнэстэйгээ тэтгэвчгаал үйлээ хийгээл. Аха. Хэдэж юм. Анх одоо ингээд урлаж эхэлсэн үеийн ээжээрээ заалгаж ирсэн Оо үү? ээжээрээ заалгаж манай ээж Хэдэн настай байгаасаа эхлээд. би ууланд бараг сургууль суухаас урьдчилах бараг л анхнаглаад төвсийг ундаж ээжээрээ машин дүүлэл. Тэгэл заагаад нэгдүгээр ангид байхдаа юу гөрний цохор даавн төвсийг ундаж машин даа сүйдэн тэгэл сургуульд ороод дээд уяалаа. Дөрөвдүгээр ангиас эхлээд би дээд уйж дүүтээ дээд уйж өгсөн. Яасан Тэр насаараа тэгэл дээд хувцуяа тэгэл бас маллаа малчин байгаа тэгэл малынхаа юугаар хажуугаар ингээд хөвгт янз бүрийн дээд хувцуу идэл тэгэл энэ юм дээс ноосаараа тамааныхаа юугаар ингээд тамааны тохом ширдэг ширэн тэгэл энэ утас ноосоор юу гэнэ хийгээд ингээд хөвгтөдтэй бас уламжил заагаал тэгэл хайж. Хүүхдүүдээс огт хэдэн би уран байна уу? Хоёр охин байдаг. Нэг нь яг хөдөө бас маш байгаа. Нэг нь яг энэ сүмдэмдэр эмч хийдэм тэгээд хөвгтүүд яг сурсан юм чаас юм дээс нуус юм алхах.
болдог тийм үед зураад авчихсан дараа. Янз бүрийн юм. Тийм. Тийм тэгээд Одоо ингээд 4-р ангид ахта дээл хийжсэн тэгэхээр одоо энэ олон жилийн юм сайхан. би одоо одоо их олон жил гэж энэ 20-30 жил одоо хүүхдийн энэ хусганд янз бүрийн одоо бүр сүүлийн үед нь одоо энэ пест месара юм хараад энэ чинь энэ эсгэр янз бүрийн юм чинь сурж ин түүс бид заалга сурсан юм байхгүй. Сургууль байх. Яг 8 жил сургууль төгсчихэл тэгээд түүсөөч тэгээд хүний өмсөн хувцсыг хараад тэгээд өөрөөр одоо загвар юм хараад одоо энэ байсан юм арчин хүүхдүүд надад ийм гоё юм байна энийг хараатаа хийгээд тэгээд би юм хараад мөртөө төртөө юм чинь уяад ингэж л юм дээрээс чи бид ямар юм байх энэ бидний доод малгай янз бүрийн юм чинь хүүхдийн загварын янз бүрийн юм тэгээд юугаад одоо хүүхдийн нэг юм нөрн цамц мамц нэг юм юусууд эдний чи хүмүүс одоо сонирхдаг одоо Монгол энэ юугаа юу олон жилдээ Монголынхаа юу бид л Монголын цамц мамцдаг хүмүүс эрэгтэй цамц энэ Ямар үнэтэй зарах уу та? Одоо энэ харин улан энийг харин одоо энэ юунд болохоор гэдэг хүүхдүүдэлдэг юм л 60 мянга гэдэг юм л бий болоход ихгүй зүгээр энэ 40 45 гээл тэгэл нэг дэч мэтлэгчдэг байхгүй юм чинь өөрөө юугаа бас материал аваад юуж байгаа юм чинь тийм шүү. Түүнийшээ би их юуж байгаа санаа хийдэг юм байхгүй. Тэгээд энэ теманыхаа нуусаа бид чинь ийм гоё гэдэг одоо энэ теманы энэ тооны юу гэдэг нэргээ чихдэх гэдэг юм бид нэрээ байна. Ингээд дөрөөр ингээд юугаад хойлон ингээд томоо сайхан ингээд дөрөөр ингээд юугаад оёд энэ теманыхаа нуусаа ингээд утсал янз бүрийн юуна гэрэнэ гэдэг үннээ салдарлууд гэдэг ийм хийгээл тэгээд оосор үтнүүд нэм бас энэ нэг нэргэмэргээ оосор ийм янз бүрийн ийм хийгээд тийм тэгээд энэ теманыхаа тохон ингээд шираад юугаа энэ нухтын хийгээд манай одоо ингээд манай сум чинь нэг тэм манай сум чинь нэг баяр теманы баяр хавруулган гэдэг байхгүй юу. Хавруулган теманы баяр хийгээд тэгээд ганган хос мосгээ шалгаруулдаг байхгүй. Тэгээд тэрүүнд бид нэр ингээд тэр ганган хостоо одоо би энэ 2 жилийн тохон ширээд 2 жилийн энэ юу юугээд ингээд уруулаад ганган хос шалгаруулаад ингээд шалгарч ирсэн манай хүүхдүүд энэ 2 3 удаа шалгарсан. Ганган хостороод ингээд шалгараад ингээд юу ял янз бүрийн юм гээд байж идэг юм би. Тэтгэвтэй гарчгаад одоо хүүхдүүд одоо сургууль соёлдог зайларын тусад нь гараад баг дуусаа одоо 2 хүүхдэл тустай гарааг байна. Тэгэл энэ яри би бас ингээд одоо ингээд бас дурж үзээд өөр ингээд зураад зурчгаа тэгээд дээр нь ингээд будгаар юучгаа тэгээд энэ зээгээр ингээд уяад ингээд юусэн бас нэгэн семинар маягийн бас юм бас уйсан. Гоё юм тийм тэгээд будгаар ингээд өнгөрөөд ингээд бас ингээд эскээр ингээд ширээд эскин дээр ингээд ирээд ингээд уйсан байхгүй. Тийм байна. Гоё болсон байна. Ийм юм гээл зүгээр суухараад тэтгэж орсон гэж боддог. Зүгээр ажилддаг тэгэл ийм янз бүрийн юм ширээл тэгэл байж. Тэр тохоо шууд их гоё хийсэн байна. Гоё тохон байгаа юм. Тийм байна. Энэ одоо их юу жаа. Нарийн юугаар ойлдоор юу энд зээгэн юугаар ингээд зээгэлж ингээд уйлга кээг ингээд юм тохируулаад ингээд энэ юуг ингээд таминах бүхэндэл гэдэг юм. Тэгээд энэ ингээд 2 хос 2 энэ тохомын чирсэн байгаа юм. Ганган хослоор бол гүйтүүдээс ганган хос гэдэг ийм гэж юужнэ чинээ. Шийг одоо тэгэл тийм хөөл юм хийгээл тэгэл янз бүрийн цамц одоо сүүлийн янз бүрийн цамцнууд энэ морин цамцнуудын хүүхдүүдийн зуны цагтлыг авч юмсд юм байна. Тийм ээ. Тэгэл өөрөөхөө хүүхдүүд хийгээл дэжидэл хүн ихтэй таанууд нэг тийм хийгээд өгч ийм хийгээд өгч гэлдэгтэй ганц нэг ойж барьж байгаа тэгэл юудын тийх дарах юм чи яг хөө зүгээр өөрснөө зүгээр хүүх шуухтай юугаал тэгэл ганц нэг дэвчлэг хүн савхнаавал тэгэл дараал тэгэл юу тийм цаг наргууд зүгээр ахлаа би юу дэдахсах зүгээр ахлаа би юу дэдахсах босон сон тэгээд одоо юу цаавал ингээд тэгэл янзбүрийн хийгээл тэгэл байж их орон юм аа. Гоё юм. Би яг сургууль төгссөн сургууль соёл байхчгүй. Тэгээд юу 8 жилийн сургууль төгсөөл тэр малдаар гараад тэгээд нэг жилээр зуугаад тэгээд 9 хүүхд гаргаад. Одоо 9 хүүхдийн 3 малчин байна. 3 нь хотод нэг цэргийн анги нэг залуу ажиллаж байна. Нэг залуудаа Японы сургуульд Японд гарах гэж байна. Бас нэг хүүхдүүд энэ жил нэг юу нэг техник сургууль сахилах сургууль авлаа. Нэг охин нэмж байгаа. Тэгээд 4 хүүхд нэг охинтой 2 3 залуу
гэдэг малчин байна. Мал малч дээр. Мал бид хөвчаагдаар Өсөн хүүхдээ өсгөлөө. Ийм гоё уран бай. ийм уршаг дийгээ. Зэгтэй. Манай сумын соёлын төвийн орон нутг судлах танхим бол дүүх туршлагын байгалийн ухсаатны зүг гэсэн 3 одоо танхимаас бүрдэж байгаа. За орон нутг судлах комитет маань 13 онд одоо байр одоо бэлдэж шинээр одоо дэглэлт хийж үзмэрээ баяжуулж ингэж одоо сэргээн одоо тогтчулсан байгаа. За улсын тооллогт бол үндсэн үзмэрийнхаа одоо дэсийг бүртгэж 35 дэсийн 35 үндсэн үзмэрийг бол улсын бүртгэлд бүртгэж тоолуулж одоо ингэж иргэд хөдөлмөрчтэй үзүүлж ажиллаж байна. За алдартнуудын болон гэхээр манай бахархал болсон одоо Хөдөлмөрийн Баатар, за төрийн нийгмийн зүтгэлтнүүд, за манай сумын бас онцлог болохын дарь эрхүүдийн зураг, за тэгээд улсын авраг малчид эрдэмтэн докторуудын одоо хэсгээс бүрдсэн ийм одоо алдрын танхим байж байгаа. За мөн одоо тэр Хөдөлмөрийн Баатар эрдэмтэн докторуудаас гадна болохоор аймаг сумын одоо алдартнууд, за мөн сандлаа нийтлэлд одоо бас ажиллаж хөдөлмөрлөж алдраг аваа байгуулж ирсэн тэр аймаг сумын нэгдлийн одоо тэр хөдөлмөрч хүмүүсийнхаа бас дорцголыг мөнгөчүүлсэн ийм одоо улам бол алдрын болон багтаж байгаамаа. Мөнгөндөө ханарсан төвшин арги мандадвал хөнгөн уняр тоннарсан түүний ширүүн хөвөөд эрдний шилшиг гадсан хасан давхны За завхан сумын уяачд маань Түмэн Тэмээнийхээ баярт бэлтгээд мордоо уяад одоо морныхоо уяанд цугласан сайхан байна. Дэлгэр сайхан зам болж байна. Манай нутгийн морд хурдтай гэдгийг түрүүн ярьсан. Одоо хурдан гүрний өгшөлтэй. Сүүлийн жилүүдэд маш хурдан байгаа. Ус аймагт усын дэс гэдэг байсан бол одоо усын завхан гэж байгаа. Сая бид нь Ус аймгийн ардын хувьсгалын баяр наадамд өргөн бүрэлдэхүүнээр оролцоод ирсэн. Тэгээд сая 10 айраг дөрөв авсан. Соёл морьнд одоо 5 морьны 4-ийн жишээл манайх авчихсан. Манай уяачд бол үнэхээр амжилттай сайхан байгаа. Ингээд одоо Түмэн Тэмээнийхээ баярт бүгдээрээ бид хурдан морьдоо ууж тойрон иргэний олон сайхан уяачд ирсэн сайхан наадам болно байхаа гэж бодож байгаа. За манай завхан сум бол ер нь хэзээнээс нааш бас энэ завхан күнгийн голынхоо айрыг цавгадар дагуу ер нь хурдан морь ихтэй байсан байгаамаа. Тэгээд сүүлийн үед одоо энэ
нэгдлийн одоо маш их чанаржиж нэгдлийн бас хурдан хүрэн гэж бас их хурдан адраг гарч ирсэн. За манай өөрөө Өвдөс Монголын хөдөлмөрийн баатар цолыг одоо 28 наснда 61 онд хөдөлмөрийн баатар цол авсан юм аа. Тэгээд одоо тэрнээс хойш одоо энэ нутаг усныхаа адуу маллаж харваг залуу наснаасаа тэгээд энэ нэгдлийн адууны үржил ухсгааг бас сайжруулах тал дээр нэлээд ажил хийсэн ийм хүн байгаамаа. Тэгээд энэ манай нэгдлийн адуу бол дэс 100% хурдан өгшил, ховдын булганы жороо өгшил гээд сайн адууны үржил ухсгааг бас авчирж адууныхаа нэгдэл адууны чанар чансаагийн сайжруулж тэгээд тэрнээс хойш одоо ингээд ховчил тараад одоо нэгдлийн адуу бол бас нэлээд чанаржиж ирээд энэ хувьд тарж ер нь л хүн болгон одоо тэгэл хурдан морьтой сайн адуугаар уралдаж эхэлсэн дээ. Тэгээд сүүлийн үед бол одоо манайхны морьд энэ аймагтай нэг очиж уралддаггүй байсан. Одоо тэгээд ер нь сүүлийн хэдэн жил бол очиж уралдаж маш сайн уралдаж одоо ноднын манайх аймагтай 9 айраг төрөө авч энэ жил бол 10 айраг төрөө аваад одоо ингээд бид нэр бас төмөн тэмээнийхээ баярт мормалаа үйд цоогоод одоо уяа сойлгыг хийж одоо бас нэлээд бэлтгэж байна. Ер нь тэгээд энэ зүүн зүгийн өгшлээр сүүлийн үед бол адууга бас нэлээд амтан авчирж адуу малаа азраггүй сольж одоо үржил ухсгаагийн сайжруулж ер нь тэгээ манай энэ голын ядагт ер нь хурдан морь төрүүнч байсан. Одоо ч ер нь бас тэгээд үржил ухсгаагийн сайжруулаад ер нь аймаг сумд тойрсон сумдууд ер нь даншиг маншиг гэдэг ер нь манайхны морь сайн тавих гэж байгаа да. Өндөр хангаан даншигт манай сумын унган морь Батцууд хүчний хөрөн морь бас соёолонд айрагдсан. Одоо ийм аймаг сум бүсээс одоо ер нь гайгүй сайн баяр нааж идэм аа манайхан одоо сүүлийн үед. Увс аймгийн Завхан сум гэхээр юуны төрөнд тэмээг бодогдох гэж бодож байна. Би өвөл Монгол архлын өдөр өвлийнхэн сарын шинэ нэгэнд Увс аймгийн Давс сум руу цэдэн болгоо нэвтрүүлгийг хийх гээд цэдэн бол түүхийн үнний эрэл гэсэн нэвтрүүлэг хийгээ буцаж явхад Увс аймгийн Завхан сумын тэмээн жинчттэй таарч тэд нар маань одоо би ийм нэвтрүүлэг хийгээ явж байгаа гэсэн чинь хайртай шүү гэж одоо нэвтрүүлэгт орж исэн. Баярлалаа. Хайртай шүү. Хавам ичи хоёр цаавэ. Айхад нэгэн нэвтрэгсэндээ. Сайхан одоо яг энэ мөчөд санагдчихэд байна л да. Тэгээд танаахан удахгүй төмөн тэмээний баяр болох гэж байгаа гэсэн. Ер нь хэдэн удаа төмөн тэмээний баяр хийж байгаа? Хэд дэх баяраа хийж байна? Манай сумын одоо онцлог би түрүүн хэлсэн нутгийн маань бахархал бол тэмээ сөрөг. Тэгээд одоо өнгөрсөн жилд гисэн. Өнгөрсөн жил Увс аймагт бидэнд одоо 100 гаруй тэмээтэй үндснийхөө өв соёлыг дээдлээ. Тэмээн жинтэйсэн. Үнэхээр сайхан болсон. Увсын ард түмэн маш сайхан хүлээж авсан. За манай тэмээний маань одоо түүхэн хөгжилгүүл 1973 онд анх сумын төмөн тэмээний баяр гэдэг юм хийгээд 1989 онд одоо нэгдлийн төмөн тэмээний баяр гэдэг юм хийжсэн одоо хувьчил тарахын өмнө. Тэгээ 1990 оноос хойш одоо хувьчил тараад тэмээ маань нэлээд сайрнсан байсан. Тэгээ бүрийн маш багад орж ирсэн. 3700 орж ирсэн. Тэрнээс хойш одоо манай ард түмэн тэмээ сөргөө өсгөөд одоо өнөө жил
2019 онд үндсэндээ Түмэн Тэмээгээ дахин тоолуулж Түмэн Тэмээнийхээ баярыг хийх гэж байгаа. Манай Тэмээн сүргээс одоо маш олон алдартнууд төрсөн. Хөдөлмөрийн Баатар, Жагдавцрун гэж байна. Улсын аварга малчин, Бааст, Найдмад, тэгээд Чулуун, улсын аварга малчин ер нь одоо 10-аад хүн төрсөн дөө. Хамгийн сүүлд одоо Дамдын сүрэн, Алтан төлөв эзэн Бата, Алтан төлөв эзэн Төмрөө гэж залуучууд төрсөн байгаа. Ер нь энэ Тэмээгээр бол олон хүн алдаргавыг хүртсэн. Аймаг сумын аваргууд маш олон төрсөн. Энэ жилийн Түмэн Тэмээний баярын онцлог юу вэ? Түмэн Тэмээний баярын онцлог бол би хэлсэн. Ер нь ерөнхийдөө бол өвгдөөд хизээ тэр Тэмээн сүргийг анх бий болгож тэрэн цагаас хойш Тэмээний өв соёл, тэрний унлаг эдлэгээ хэрэглээ ямиг бий болгосон. Тэр цагаас л хойш одоо энэ аваа явж байгаа хүмүүсийн одоо түүхэн, энэ бол жинхэнэ түүхэн Тэмээнийхээ соёлыг аваа явж байгаа завхны ард түмэн. Тэгээд энэ Тэмээн сүрэг маань үндсэндээ манай нутгийн бахархал гэж би түрүүн хэлсэн. Ерөнхийдөө л завханчуудын энэ баруун аймагуудтай бахархдаг, Монгол улсад бахархдаг ийм зүйл учраас л одоо явж байгаа юм да. Одоо энэ Түмэн Тэмээний баяр маань хэдэн сарын хэдэнд бол манай Түмэн Тэмээний баярт одоо Монголын одоо танаа телевизийг нэвтрүүлгийг далимдуулаад Монголын өнцөг болон бүрт сууж байгаа. Увс аймгийн Завхан сумаар овгуулсан. Завхан суманд ажиллаж амьдарч исэн. За Монголынхаа нийт ард түмнийг манай бахархлын баярт одоо гол онцлог баярын маань онцлог бол бахархлын баяр. Тэгээд дээр нь одоо Түмэн Тэмээний баяраа далимдуулаад бүтээн байгуулалтын баяр. Тэгээ уулзалтын баяр болох гэж байгаа учраас одоо Монголын хаа өнцөг болон бүрт байгаа та бүхнийг Түмэн Тэмээнийхээ баярт хүрэлцэн эрхийг өрж байна. Одоо бас танаа телевизийн нэвтрүүлгийг далимдуулаад манай Тэмээний баяр маань 2019 оны 8 сарын 8-9-нд болно. баярлалаа та бүхэндээ. 2019 оны 8 сарын 8-9-нд бол Увс аймгийн Завхан сумд болох Түмэн Тэмээний баярт та бүхнийг бас бид урьж байна. Тэмээлийн бүрэг шиг хосолсон